Шашин дөрийг хослон бариг чимээ нэрийдэн хаан ширээний залж богд хаант Монгол улсыг байгуулсан явдал нь төр улс нийгмийн амьдрал томоохон өөрчлөлт авчраа зогсохгүй урлаг соёлын амьдралд ч нөлөөлсөн байдаг юм. Тэгвэл бид өнөөдрийнхөө дугаарт 19-р зууны сүүл 20-р зууны ихэнх үед Монгол хөгжиж байсан бурхан шашны урлагийн олон төрөл бүтээлүүдийн талаар өгүүлэхээр бэлдлээ. Бид энэхүү нэвтрүүлгээ Монсодөр хэвлэлийн газраас эрхлэн гаргасан монголчууд 20-р зууны ихэнх номноос бэлтгэн хүргэж байна. Нэвтрүүлгийн хамтрагч Монсодөр хэвлэлийн газар. Монгол бурхан шашны урлаг. Жижиг баримл. 19-р зууны сүүл 20-р зууны эхэнд Монголын хүрээ хийд лам утагт хувилгаад жижиг хэмжээний шавар бурхныг олноор хийж өөрийн шавнаар сүсгтэн олон тараадаг байсан нь Монголын жижиг баримлын урлагийг нэлээд баяжуулан хөгжүүлсэн юм. 1-10 см хэмжээтэй дугрэг, дөрвөлжин, гурвалжин, гонцгой хэлбэрийн талбай дээр элдв олон төрлийн бурхад бодиства нарын дүрийг уран чадваргаар зохиомжлон байрлуулсан ийм ингэмэл металлуудыг тусгай гуунд хийж хүзүүнээсээ зүүхэд зориулж байжээ. Гуйлын хэвэнд дарж олшруулсан эдгээр шавар ингэмэл бурхтын заримыг өнг ялган бодож алддаж урдах нь ч элбэг байсан байна. Цаасан шуумал. Уран баримлын нэг томоохон төрөл цаасан шуумал нь том жижиг хэмжээтэй бүтэн ингэмэл гэх мэт хэлбэртэй мөн цамын баг урлахад тохиромжтой байна. Нэг иж бүрэн цамд 100 гад бурхад амьтдын баг шаардагдана. Алив хүрээ хийд цамын баг хувцс чимэг зүйлд эд хэрэгслийг хийхдээ нутаг хушууныхаа нэртэй зурааж, шуумалч, баримлч, дархан, ойдолч урчуудыг цуглуулан өдөрдөн зохион байгуулж гүйцэтгэдэг байжээ. Тухайлбал 20-р зууны эхээр хүрээ цамын баг хувцс хэрэгслийг шинжлэх ажлыг нэр зурааж баримлж, бунцаг осрын удирдлагаар олон урчууд уралсан байна. Эдгээрээс 5 хай бор цаасан шуумлаар хийж, гадуур нь том жижиг шүр зайгүй шигтгэж уралсан улаан сахиусын баг түүх соёлын ховор дурсгал болно. Улаан сахиус. Хоёрдугаар зууны эхээр Монгол урчуудын бүтээн тойрвсон соёл урлагийн нэг томоохон дурсгал бол мэгжид жанрайсаг бурхны сүм болон баримл дүр юм. Анх 1911 оны 5 дугаар сарын 29-нд 8 дугаар бог Жавсан дамбын хүсэлт санаачлагаар мэгжид жанрайсаг шүтээнийг 80 чи өндөр хэмжээтэйгээр бүтээн залах ажил эхэлж улмаар 1913 оны 8 дугаар сарын 13-нд шүтээнийг сүмийн хамт барьж дуусган мөргөлийг нээх ёслолыг 5 хоног үлджээ. Мэгжид жанрайсаг шүтээн зориулж нэг түмэн аюуш бурхан, 1000-ад Зэсбарын жадам хөлгөн судар, 8 сувраг тэргүүтнийг дагалдуулан бүтээн зогслоож, энийх нүсэр ажлыг 2 жилийн дотор багтаан гүйцэлдүүлсэн гайхалтай. Их бурхан урлах ажилд хүрээний болон аймаг хошуудын нэртэй урчууд, хятад даргачуудыг дайшлан оролцуулж, нэг түмэн аюуш бурханы хагасыг Польш улсад хагасын долнуур захиалан хийлгсэн байна. Шүтээний сүмийг барихад 230 мянган лам мөнгө, бурхны дүрийг бүтээхэд сайн чанарын зэс, 1200 лан алт, 1500 лан мөнгө, 400 гаруй эрдний чулуун шигтгэе оржээ.
1990 оноос Монгол улс ардчилын замд орсноор монголчуудын шүтээн болсон Мегжи жанрын эсрэг бурхныг бүтээх ажил төр ард олонны оролцоотойгоор өрнөж 1996 оны 11-р сард сэргээн залсан түүхтэй. Мегжи жанрын эсрэг 2007 он. Лойлон 20-р зууны ихэр Их Дагны аймаг анх байгуулагдахад хаашаа 20 чи хэмжээтэй дүйнхрийн лойдон хийжээ. Энэхүү лойдонг бүтээхийн тулд аймаг хошуудын олон гарамгай орчуудыг дайчлан оролцуулсан байна. Лойдон хийх ажлын даамал нь цогт занд нь цорж байсан ба Андуу нарын аймгийн Тавхай бор, Ванган аймгийн Шүлтэмсэрэн, Шүтээний аймгийн Дугаржав, Ложоо, Сангийн аймгийн Цагаан жам дэргүүтэй хүмүүс оролцжээ. Энэхүү лойлонгийн голын сүмийн оройд шагжийн маш ижгээр бичсэн жадам судар хийсэн байжээ. Халахын Түшээдхан аймгийн Дайчи багийн хушууны гол хүрээнд 60 хашир гих олон метр өндөр сувраг бүтээж 1905 онд дуусгаад 13 дугаар Далай ламаар 18 луулж урд удаан Батбөх орших өрөөл тавиулжээ. Боржин чулууг засч барьсан энэ сувраг 40 орчим метр өндөртэй байсан гэдэг. Гэвч 1930-аад онд уг суврагыг нураасан юм. Сувраг Зээгт наамал монголчууд урд удаан нүүдлийн амьдралынхаа туршид оёмол, нэхмэл, хадгамал, зээгт наамал зурган хөшиг зэргийг үүсгэн хөгжүүлж ирсэн байна. Энэ нь сууршил хосолсон монгол хүний амьдралын хэв маягт хамгийн тохиромжтой урлал байжээ. Монгол орнд зээгт наамлын урлаг эртний хүннүүгийн үеэс эхлээд их Монголын эзэнт гүрнийг дамжин 20 дугаар зууны эхэн хүртэл уламжлагдсан хөгжихдээ ур гүйцэтгэлийн өндөр түвшинд хүрчээ. Ялангуяа 18-аас 20 дугаар зууны эхэн хооронд төрөл бүрийн бурхад, лам ховургууд, хангагч эрдэнэ, хот мандал зэргийг зээгт наамлын аргаар урлан бүтээх нь нэн элбэг байсан байна. Өнгөнгийн хоргой, торго, даавууг, хар зураг, их төрсийн дагуу хайчлан нааж, зээг барин ойж, шүр, оюу, сувд, алт мөнгөөр чимж урлсан шүтээн, бурхтын хөрг хэдэн 10 см-аас 10 гаруй метр хүрэх том хэмжээтэй байдаг. 1914 оны үед хас гомб, чимэд, гендэн дамб, жүгдэр нарын хамтран урлсан чамраа тахил, Тавхай бор зэрэг урчуудын бүтээсэн 4 хэсэг бүхий дүншгийн 35 бурхан, Тавхай бор, Данжин, Цэнд, Балдан гомб, Пунцэг осор, хас гомб нарын уран эмэгтэйчүүдтэй хамтран бүтээсэн гомб, Шалшийн ганзай, Балдан там, Улаан сахиус, жигмэд, чоожо, намсрай зэрэг зээгт наамлын аргаар урлсан ур ухааны өндөр чанар төрсэн тахил шүтээний зориулалт бүхий олон 10 бүтээл байна. Эдгээрээс 20 дугаар зууны эхэн үед хүрээний нэрт урчууд хамтран урлсан тус бүрдээ 13 м урт өндөртэй очир вайн, жалб сингира, цагаан дарих, аюуш урхны зээгт наамл хөргөн энэ үеийн хамгийн том хэмжээтэй бүтээл болно. Очир вайн зээгт наамал 14.5 метрийг харьцах нь 11.2 метр. 20 дугаар зууны эхэн үе. Жалб сингира зэрэгт наамал 16 метрийг харьцах нь 10.5 метр. 20 дугаар зууны эхэн үе.
Цагаан дарих зээгт наамал 14.5 метрийг харьцах нь 10 метр. 20 дугаар зууны эхэн үе. Аюуш зээгт наамал 14.5 метрийг харьцах нь 10 метр. 20 дугаар зууны эхэн үе. Барлах урлаг. Монголчууд эрт цагаас номыг эрдэнэ хэмээн эрхэмлэн дээдэлж алт мөнгө шүр сув тэргүүт 9 эрднээр урлан бүтээж ирсэн оюуны соёлын нандин өв уламжлалтай ард түмэн билээ. Эртний түүхийн судар бичгээс үзвэл 13-аас 14-р зууны үед модон барын аргаар төрөл бүрийн ном зохиолыг дэвтэрлэх, сударлах, нугалмал, хуйлмал аргаар хэвлэж байжээ. Бүр ном шашдар хөрвүүл хэдэн зуун хүнтэй хүрээлэн ажиллаж байсан түүхч бий. 16-аас 19-р зуунд монголчууд Бурхны ном болон Монголын түүхтэй холбоотой их сурвалжийг олноор нь бардан олшруулж байжээ. Томоохон сүм хийдүүд өөрийн ном баралдаг газартай байж монголчууд төрөл бүрийн бурхан, засал, тахил, зөв чиг, газар лусын эзэд, сүд хиймрэг дүрсэлсэн зураг, олон арван зураг чимээг үхээ их баг 10 ухааныг багтаасан ном судар сурах бичиг тэргүүтэнг олон тоогоор хувилан олшруулах зорилгоор модон бар сэлж, даавуу, муутуу цаас, торгомсог эдлэлээр дарамлаж байжээ. Зарим бурхтыг шар, цагаан даавуу цаасан дээр дарамлаж, дараа нь өнг ялган будаж байсан баримт олон бий. 20 дугаар зууны ихэнх үе болоход Монголын бардах урлаг өндөр хөгжилд хүрсэн бөгөөд 1906 онд Монголын нэртэй урчууд хамтран төвд хэлний ганжуур данжуурыг модон бараар сийснийн сүмбүний бар гэж алдарсан хүрээ барын томоохон тойруулжээ. Үүнээс гадна хүрээ барын томоохон хийдэд жадамб, банзрагч, алтан гэрд гэх мэт их баг хэмжээний олон бот ном судрыг монгол урчууд бар сийдэн хэвлэж байжээ. Модон барын алтан гэрэл судар. Алтаар бичсэн жадамб. Монголчууд манж төвд монгол зэрэг бичгээр ном зохиолоо тойрвдаг байв. Ном судрын чимэглэл. 19-р зууны үеэс эхлэн тусгай бэлтгэгдсэн хар цаасан дээр цэвэр алтаар буюу эрдний будгаар ном бичих зурх урлаг ихэд илэрчээ. Монголчууд ном судар урлагтаа цаасыг жонхуу болон цавуутай гурдаар давхардан нааж хатсны дараа малын нуус тархийг хөө цавуу чихэртэй хольж нухсан бэлдмэг түрхэж дараа нь түүнийг гялгар болтол нь билүүдэн өнгөлдөг. Ингэж бэлдсэн хар цаасан дээрээ хавтгай үзүүртэй хулсан үзгээр номын мөр эсвэл хуудас тус бүрийг өнгөнгийн эрдний будгаар ялган бичиж эхлэл төгсгөлийн хуудсанд бурхны дүрийг зурдаг байжээ. Мөн сайн чанарын торг давуун дээр өнгөнгийн утсаар зүүн орон шаглаж ном бүтээж байсан нь ном урлын нэг гайхамшигт соёл болдог байжээ. Ном урлах соёл олон төрлөөр хөгжиж ирсний тод жишээ болсон бүтээл 19-р зууны сүүлчээр Түшээд хааны уран хадгалмалч Должин хар торгон дээр шар утсаар зүү ороож урлсан итгэл мөн хавцсын торгоор бүрж номын нэрийг шаглан ойсон модон барын цагаан лянхуа нэрт хөлгөн судар оршив гэх мэт ном судар одоо ч хадгалагдсаар байдгийн. Тэгвэл 20 дугаар зууны эхэн үеэс 9 эрднэр бүтээж гойж чимсэн ном судруудыг ихээр бүтээх болсон байна.
Монгол урчуудын алт мөнгөөр чимж урлан бүтээсэн 5,000 гаруй нэрийн зохиол бүхий Ганжуур Данжуур хэмээх дорн дахины их цомрлог нь хамгийн олон бот болон олон нэрийн номыг багтаасан том бүтээл юм. Түүнчлэн цалин цагаан мөнгийг нэмэглэн давтаж төв дүсгийг хөөн товойлгосон бурхны хөрөг дүрийг автаар шарж шүр сувд шигтгэн суулгаж урлсан 111 хуудас буюу 221 нүүр мөнгөн хавтгай бүхий сандуун жуд 116 хуудас буюу 30 нүрийг мөнгөн хавтгайд үсэг хөөж урлсан мөнгөн нүртэй дорж зодва зэрэг судрыг 1910-ад оны үед давг тэргүүтэй Монгол даргачууд хамтран Мансчир хотын хийдэд урлсан гэх мэдээ бий. 9 эрдийн жадамбыг 20 дугаар зуунд бүтээсэн бөгөөд нүүр хуудсыг Бурхан багш Майдэр бурхны автдмал хөргөөр чимжээ. Үүнээс гадна алтаар хөөж урлсан эхлэл төгсгөлийн хуудсыг алтаар хийсэн жадамб. Уг судрын монгол орчуулга болох зэс бараар урлсан бэлэг нь Барамидийн магтаал зэрэг нь монгол урчууд даргачуудын ур ухааныг илтгэдэг юм. Тэгвэл уламжлалт ном урлын жишээ болсон зэс барын жадамб, сандуун жуд, дорж задва, ганжуур данжуур зэрэг үнэт бүтээлүүд өдгөө улсын төв номын санд хадгалагдаж байна. Төв номын сан 108 бот Автан Ганжуур. (225) бот Алтан Ганжуур. Алтаар бичсэн жадамб. Нэвтрүүлгийн хамтрагч Монсодөр хэвлэлийн газар. Монголчууд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Дараагийнхаа дугаард бид 20 дугаар зууны ихэр хүчтэй дэлгэрч байсан гар урлын чухал төрөл болох дархны урлын тухай үүлээ зогсохгүй тухайн